сайжруулаад явах нь зүйтэй хаа. Ерөн зүгээр мэрэгжлийн нэгдсэн холбоо гэдэг бид буруу ойлгоод байна. Одоо сая Батэрдэн гишүүн бас зөв гээд хэлээд байгаа боловч эрх зүйн байдал буюу ажиллах орчны хувьд бол одоо хүртэл дутагдaltaй байна. Ерөн зүгээр хуультай энэ мэрэгжлийн холбоодууд ажиллаад байгаа. Өмгөөлөгчтэй холбоо, хуульчдын холбоо, нэгтлэн бодох бүртгэлийн институт, Натратын танхим, за хөрөнгийн үнэлгээчдийн холбоо, аялал жуулчлалын холбоо гэдэг дандаа хууль эрх зүйн зохицуулттай тухайн салбарын хуулиуд дээр. Түүнээс биш бусад мэрэгжлийн холбоонууд бол үндсэндээ нэг цүнх барьсан хэсэг бүлэг хүмүүс тамхтаал хүмүүс байгаа шүү дээ. Яг тухайн салбарынхаа яг харьцангуй олонхыг бол нэгтгэж явж байгаа мэрэгжлийн холбоо гэдээ явахд бол хүнд хэцүү. Тэгэхээр энэ хууль уг нь зөв гарвал их зүв байгаа. Тэгэхээр яг аргагүй одоо улсын дээд жүхэхэд энэ мэрэгжлийн холбооны бүртгэлийг өгнө гэдэг бол боломжгүй л дээ. Энэ холбоотой үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгатай холбоотой харилцаан дээр гарсан гомдлыг дараа нь улсын дээд жүх бүртгэлээхэд улсын дээд жүх өөрийнхөө шийдвэр дээр гомдол авна гэж бол байхгүй. Тэгэхээр энэ чинь ингээд маш том ноцтой үр дагаврууд бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо зайлшгүй засаа явах зүв байгаамаа. Ерөн аж ахуйн нэгж байгууллага буюу эдийн засгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс чинь танхим дээр л нэгдэх ёстой юм байна. Уг нь холбоон дээр биш. Жишг нь эний. Холбоо гэдэг бол цаашдаа картел үүсгэнэ. Нийтлэг эрх шиг ярихгүй. Яг холбооны гишүүн буюу тэр аж ахуйн нэгж байгууллагуудын явцын эрх шиг хамгаална л гэсэн үг. Танхим гэдэг бол дэлхийн нийтээр явсан загвар бөгөөд тухайн салбарын нийтлэг эрх ашиг, стандартыг сайжруулах, төртөө яаж харьцах, төрийн бодлогод тухайн салбарын бодлого шийдвэрийг яаж тусгуулах уу гэдэг албан ёсны лобби хийдэг ийм механизм. Тэгэхээр ерөн зүгээр энэ манай мэрэгжлийн холбооны байгуулъя гэсэн салбарууд маань ерөн худалдаа ажилуулгын танхим дээрээ яг одоо тухайн салбарынхаа танхимыг байгуулад шат чатанд нь үйл ажиллагаа явуул сураач гэдэг зүйлийг би бас уриалмаар байгаа. За эцэст нь нэг зүйл байна. Энэ цэцэн шийдвэрийн үр дагавар байгаа. Улсын дээд жүх бас цаагаараа бас нэг зүйлийг хэлээд байна. Юу вэ гэхээр энэ улс төрийн намын бүртгэлийг чинь улсын дээд жүх хийж байгаа нь буруу байшгүй гэдэг зүйлийг энэ хуулиараа дамжуулж хэлж байгаа байхгүй. Ерөн зөв. Тэгэхээр энэ улс төрийн намын бүртгэлийг цаашдаа сонгуулийн ерөнхий хорооно байд юм уу? Энэ зүйлээсээ бид нар анхаарах хэрэгтэй. Энэ дээр тэгэхээр улсын хурлыг хэн төлөөлж оролцсон бэлээ? Тэр бас гишүүн маань хариулж өгөөч. Ерөн яах одоо бодолтой байна. Энэ улсын дээд жүх энэ хүсэлтийг гаргахтаа ерөн цаад санаа агуулга нь юу байсан бэ? Энэ зүйл дээр нэг хариулт аваад тэгээд би бас тодруулж асууя. Хариулах уу? За үндсэн хуулийн зэстээр итгэмжлэн төлөөлөгчөөр ажилласан томилогдсон Батнайрам гишүүн асуултанд хариулъя. За сайн зүрх гишүүний асуултанд хариулъя. За зарчмын үед бол тантай санал нэг байна. За үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэн дээр бол нэгсэндөө мэрэгжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухайн хуулийн 6-гийн 1 дээр бол мэрэгжлийн нэгдсэн холбоодын үүсгэн байгуулснаас хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхтэр бүртгэн нэгсэндөө одоо тайлбартаа үндсэн хуулийн олон зөрчилтэй байна гэж гаргасан байна. За мөн энэхүү тайлбарт бас таны нэмэлт асуулттай холбоотойгоор үндэслээ бас тайлбарлсан байна. Ер нь ашигын болон ашигын бус үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн одоо эдийн засгийн салбарын хүрээнд мэрэгжлийн үйл ажиллагаа явуулж буй одоо этгээдүүдийн нэгдсэн холбоо нь худалдаа бизнес эдийн засгийн өргөн хүрээний харилцаанд бие дан орох. За мөн одоо ашигын болон ашигын бус үйл ажиллагаа явуулж байгаа ийм хуулийн этгээдийн үүсгэн байгууллагатай холбоотой харилцаанд улсын дээд шүүх оролцох нь эрх зүйн онлын болон хууль зүйн чиг үүргийн хувьд тохирохгүй төдийгүй шүүх эрх мэдлийн чиг үүргийн хувьд зөрчилдөх үр дагавар үүсгэх гэсэн байна. За тэгэхээр энэ мэрэгжлийн холбоод бол яг хуулийн этгээдийн хүрээнд бол энэ төрийн бус байгууллага. За таны хэлсэн бас яг одоо Монгол улсын шүүхийн тухайн хуулийн 25-ын 8-д зааснаар бол улс төрийн намын бүртгэл бол улсын дээд шүүхтэр бол явдаг байгаа. Бас хуулийн этгээдийн хүрээнд бол энэ чинь бас төрийн бус байгууллага гэж бүртгэж байгаа шүү дээ. Үүнийгээ бас ялгааг нь тайлбарлахдаа дараах байдлаар тайлбарласан байна. Улс төрийн намыг бүртгэх чиг үүрэг нь иргэдийн улс төрийн үзэл бодлороо чөлөөтэй эвлэлд нь нэгдэх үндсэн эрхийг хангах. Үндсэн хууль заасан төрийн эрх мэдлийг ард түмний мэдэлд байх зарчим иргэд улс төрийн нам байгуулж эсвэл намд ирсэн нэгдэх замаар төрийн удирдах оролцох эрхийн баталгааг хангахад улсын дээд шүүх оролцох ийм агуулгатай
бас тайлбарлсан байна. За бас нэмээд хүний эрхийг ноцтой зөрчсөн, ялгуурлан гадуурхсан, за Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулах хууль бус үйл ажиллагаа явуулах улс төрийн намыг бүртгэхээс татгалзах. Ийм хууль бус үйл ажиллагаа явуулж буй намын тараах, улмаар төрийн эрх барих дээд байгууллагыг нийтээрээ чөлөөтэй сонгох эрхийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог улс төрийн намыг бүртгэх үйл ажиллагааг төдөлзүүлэх тараах эсэх асуудлыг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр хараа тусаар шийдвэрлэх шаардлагын үүднээс гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд бус улсын дээд шүүхийн хүрээнд хуралдаанаар хариалуулсан гэж үздэг гэж тайлбарласан байна. Гэхдээ энийг бас магадгүй бид нар бас цаашаа авч үзэх шаардлагатай байх. Хоёулаа хуулийн этгээдийн хүрээнд явж байгаа. Бас за мөн хэдийгээр улсын төрийн эрх байх дээд байгууллагыг нийтээрээ чөлөөтэй сонгох энэ эрхийг хэрэгжүүлэхэд хараад бусаар шийдвэрлэхэд улсын дээд шүүх оролцож байгаа гэж байгаа боловч бас олон улсын жишгийг бас энээр харах зүйтэй байх гэж бодож байгаа. Гэхдээ энэ бас ялгаатай нэмэлт тайлбараар бас энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэндээ бол тусгаж өгсөн байна. За Пүрэвживийн сайн зэрэг гишүүн тодруулж асууя. За тэгэхээр энэ шинэ спикер бас яг энэ лөө анхаармаар байгаа юм аа. Би юу хэлэх гэж байна гэхээр Бямцогтойроо бас энийг нарийн үзэх бол энэ цэцгийн шийдвэрийн цаана улс төрийн намын бүртгэлч гисэн улсын дээд шүүх хийх боломжгүй гэдэг агуулга харагдаж байгаа шүү. Яг ижил зарчим хуулийн этгээдийн бүртгэл талаас. Тэгээ ерөн сонгуулийн ерөнхий орооны эрх зүйн байдал чиг үүргийг ойлгомжтой болмоор байна. Сонгуул зохион байгуулдаг гэдэг боловч сонгуулийг бараг зохион байгуулалтын бүх хар бор ажлыг нь улсын бүртгэлийн ерөнхий газар хийдэг. За энэ улс төрийн намын бүртгэлч гэсэн ингээд цаашдаа сонгуулийн ерөнхий орон бүртгээд явах уугүй юу? Тэр сонгуулийн ерөнхий орооны гарсан шийдвэрийг үндсэн хуулийн цэц юм уу? Тодорхой шатны захиргааны бөгөөд улсын дээд шүүх нь хяндаг, нягталдаг байх нь зөв байх. Ингэж бас иргэдийн үндсэн хуулиар хамгаалагдсан шудраг шүүхээр эрхээ хамгаалах байт юм уу? Энэ эрхээ зөрчигдсөн эрхээ сэргийлэх энэ болцоо бүрднэ. Энийг бид дөрвөн цаашдаа анхаарахгүй бол яг зүгээр улсын дээд Асуултаа гүйцээг асууч сайн зэрэг Пүрэвживийн сайн зэрэг шүү. Яг яг зүгээр займшиж ин л та. Улс төрийн намын бүртгэл бол чухал гэдэг байдлаар улсын дээд шүүх тайлбараа хүсэлтэд гаргасан байна. Тэгэхдээ улс төрийн нам байна уу, мэргэжлийн холбоо байна уу, ялгаагүй хуулийн этгээд энэ хуулийн этгээдийн бүртгэл түүнийг дагсан өөрчлөлт болон татан буулгатай холбоотой харилцааг явж болохгүй маа гэдэг зарчмыг үндсэндээ өнөөдөр үндсэн хуулийн цэцээс тогтоож өгч шүү. Тэгэхээр бид нар энэ дээр яаралтай ажлын хэсэг гаргаад цаашдаа ер нь энийг яах вэ гэдэг зүйлээ бодохгүй бол болохгүй нэ гэдэг зүйлийг би энэ цэцгийн шийдвэрийн цаатлын үр дагаврыг харж байгаа учраас хэлж байгаамаа. Тэгээд энийг бас улсын хурлын дарга анхааралтай аваад бас нэг дүгнэлт хийгээд ажлын хэсэг гарах уу яах вэ бас та бас анхааралтай аваач гэж хүсэж байна. За ойлголоо. Улсын хурлын хамгийн газрын эрх зүйн дүн шинжилгээний хэлэлцээс сая сайн зэрэг гишүүний ярьж байгаа асуудал дээр тодорхой лавлгаа танилцуулах шийдэл бэлдэж өгөөрэй. Ямар шийдэл байж болох вэ? За итгэмжлэгч Отгон шарын Батнаар гишүүн хариулъя. За сайн зэрэг гишүүний бас сая нэмэлтээр хэлсэн тайлбарын хүрээнд бас нэмэлт энэ дээр жишээ өгье. Яг үндсэн хуулийн цэцгийн тайлбар дээр бас хөндлөнгийн шинжээч аваад олон улсын жишгийг бас харсан байна. За дэлхийн жишгээс мэргэжлийн нэгдсэн холбоотын асуудлыг болохоор илүү захиргааны байгууллага, за тэр дундаа салбарын яам, хууль зүйн товчоо, иргэний хэргийн яамыг эрхлэх чиг үүрэгт бол багтдаг юм байна. Цөөн тохиолдолд ердийн холбооны бүртгэл шүүх эрх мэдлийн байгууллагад харьяалагддаг боловч бид бүртгэл нь илүү анхан давж залдах шатны шүүхт байдаг бол улсын дээд шүүхтэр харьяалуулсан нь бол ингээд бусад орны загвараас ингээд ялгарч байна гэж гарсан байна. Тэгэхээр магадгүй яг энэ дэлхийн жишгтэр бас улс төрийн намын бүртгэл бас яг хэр байдг. Үнэхээр улсын дээд шүүхтэрээ харьяалагддаг юм уу гэдгийг бас энэ дээр бас давхар харах нь бас зүй. За гишүүд танхимд хүрэлцсэн эрхийг урьж байна. 2 гишүүн асуулт асууж үг хэлсний дараа санал хураалт явагдана.